Бүгдд нь эзний өдөр юм дүргье. Эзний үгийг сонсож хүлээн авахдаа бэлэн байна уу? Тэгээ эзний үг хэлэгдсэн л бол уг нь бид хүлээн авах хэрэгтэй байдаг. Гэхдээ бид заримдаа яадаг вэ гэхээр өөртөө таалагдаагүй үг биднээс заримдаа хүлээж авдаггүй. Харин эзэн юу гэж байгаа вэ гэхээр би үгээ айлтж байна л гэж хэлж байна. Бид нэр хамтдаа энэ 5 сарын 4-7 хоногийн хугацаанд шуулган заавалчгүй хийх нэг 4 үйлчлэлийн тухай суралцъя гэж хэлсэн дээ. Түрүү 7 хоногт эхнийх нь юу байлаа? Юу байсан? Мартцсан уу? 1-7 хоногийн аваад ирс баах. Эхнийх нь бидний сайн мэдээ таах хэрэгтэй тухай. Харин өнөөдөр бид өнөөдрийн чуулганы 2 дахь их туйлын нэг чухал үйлчлэл бол юу гэхээр чуулганы итгэгчдийг үйлчлэлийн ажилд бэлтгэх ба. Өнөөдөр хамтдаа үүний тухай суралцъя. Эфесийн 4-р бүлгийг гаргацгаая. Эфесийн 4-р бүлгийн 11-ээс 16 дугаар ишлээс өнөөдөр хамтдаа суралцах болно. Дөрвийн 11-ээс 16. За би эндээс эзнийг дуудъя. Өдөр олсон уу? За Библийн маань 1323 дээр байна. Тэр заримыг нь илч, заримыг нь иш үзүүлэгч, заримыг нь сайн мэдээ тунхаглагч, заримыг нь хончин ба багш болгосон нь ариун хүмүүсийг үйлчлэлийн ажил бэлтгэж Христийн биеийг байгуулахын тулд юм а. Бид бүгд итгэхгүй ба Бурхны хүүг мэдхгүй дор нэгдэх хүртлээ төлөвшсөн хүн болтлоо Христийн дүүрэл чанарыг хэмжээнд хүртлээ ингэх ажээ. Бид цаашид хүүхэд байхаа болж давлгаан дин чидэгдэн аливаа номлолын салхи хүмүүсийн овмих болон залхаа хуйлдааны бошир аргад тугдалгүй. Үннийг барьж ингэхдээ хайранд тэргүүн болох түүнгүүд Христөд бүх талаараа өсөцгөөё. Хэсэг нэг бүрийн зохистой үйл ажиллагааны дагуу холбоос болгоноос сангагдж байдаг зүйлсээр хамтдаа холбогдсон нийлж буй бүхэл бие нь Христээр хайр дор өөрийгөө босгон байхын тулд биеийн өсөлтийг бий болгодог. Амен. Паул Эфесийн чуулганд хамгийн удаа үйлчилсэн. Бид үйлсээр харах юм бол 3 жил гэж яг тодорхой бичсэн байгаа. Гэхдээ 3 жилээс илүү үйлчилсэн. Ер нь харах юм бол 3 жил 6 сар орчим үйлчилсэн юм шиг харагддаг. Тэгэд Паул Эфесийн чуулганыханд юу хүсчихсэн бэ гэхээр одоо та нарын чуулганд бидний хамтдаа 11-р ишлээс 12-р ишлийн хагас хүртэл харъя. Тэр заримыг нь илч, заримыг нь иш үзүүлэгч, заримыг нь сайн мэдээ тунхаглагч, заримыг нь хончин ба багш болгосон нь ариун хүмүүсийг үйлчлэлийн ажилд бэлтгэж гэж хэлсэн. Эхлээд нэгдүгürt юу гэж хэлсэн бэ гэхээр чуулганы удирдагч нарын хийх ажил юу вэ гэдгийг тодорхойлж өгсөн. Ягаад та нарыг чуулганы удирдагч болгосон? Ягаад та нарыг багш болгосон юм? Ягаад та нарыг ахлагч болгосон юм? Ягаад та нарыг пастор болгосон юм? Ягаад илчээ Энийн чинь зорилго нь ердөөл чуулганыг үйлчлэлийн ажилд бэлтгэх юм аа. Үүний тулд чуулганы удирдлага байдаг юм аа гэдэг тухайд ярьж байна. Тэгэхээр пастор, ахлагч, багш нарын хийх ёстой ажил юу вэ? Чуулганыг үйлчлэлийн ажилд бэлтгэх баг. За яг энэ дундаас мэдээж залбирах үүрэгтэй хүмүүс байна. Сайн мэдээ тунхаглах үүрэгтэй хүмүүс байна. Олон үүрэг байна. Гэтэ ерөнхий нэг том үүрэг нь бол юу вэ гэхээр бүгднийх нь адилхан үүрэг нь юу вэ гэхээр чуулганыг үйлчлэлийн ажилд бэлтгэх тухай ярьж байна. Ариун хүмүүсийг буюу итгэлийн ахын хүмүүсийг тийм үү? Тэгэхээр хэн нэгэн хизээ нэгэн цагт танд чуулганд үйлчлээрээ гэдэг ямар нэгэн байдлаар үг хэлээрээ хэлж байгаа, эсвэл урьж байгаа, эсвэл чи ингэх хэрэгтэй байна гэдэг бүр өөрөг даалгавар болгож өгч байгаа. Энэ яахан тулд юм бэ гэхээр таны цаг цавыг хулгайлах гэдэг та биш. Таныг нэг хийцгүй завгүй хүн яваад энэ нэг завгүй хүнийг ашиглая гэж байгаа даач биш. Харин юу гэхээр чуулганы пастор, чуулганы ахлагч нарт ямар үүрэг байдаг вэ гэхээр чуулганы итгэгч нарыг үйлчлэлтэй болох үүрэг байдаг. Энэ үйлчлэлийн ажил бэлтгэх үүрэг нь чуулганы ахлагч нарт байдаг. Тийм учраас үйлчлэлээрээ ийм юмд оролцоороо, тийм юмд оролцоороо хамтдаа үйлчлэгээл ядаргаа болтол заримдаа хэлдэг бах те. Зарим нь аягүй ядаргаатай санагдахгүй, ажилтаа авах чи ядаргаатай. Би завгүй байна. Би боломжгүй. Би чадахгүй гэх мэтчлэн те. Тэгсэн ч гэсэн
Хэн нэг нь танд ямар нэгэн байдлаар хэлж л байгаа. Энэ өөрөө юу вэ гэхээр чуулганы ахлагч пасторуудын үүрэг юм. Чуулганыг үйлчлэлийн ажилд бэлтгэх нь чуулганы удирдлагын үүрэг гэж энд хэлж байгаа. Тэр оролцуулах гэдэг шалтгаан нь юу вэ? Юу гэж бодож байна та? Оролцуулах гэдэг таныг үйлчлэлд оролцуулах гэж байгаа шалтгаан нь юу гэж бодож байна? Үйлчлэх хөнгө болоод тэр үү? Энэ нэгдүгээр Библийн дагав. Чуулганы гишүүд хүн болгон үйлчлэх ёстой. Ямар нэгэн байдал. Бид гэр бүлдээ үйлчлэх ёстой. Бид чуулганд үйлчлэх ёстой. Бас бид ажил дээр үйлчлэх ёстой. Ажил амьдралынхаа талбарт үйлчлэх ёстой. Найзуудтай үйлчлэх ёстой. Бидний нийгэмд гараад үйлчлэх ёстой. Үүний нэг нь бол чуулганы үйлчлэлийн ажил бэлтгэх баг. Тэр хэрвээ та чуулганы үйлчлэлийн ажил бэлтгэхгүйгээр ямар нэгэн байдлаар хол хөндөө байгаа бол та одоо ариун хүмүүсийн явах ёстой замаар та явахгүй нэ гэсэн. Та амар хэлбэрийг бодоод та өөрийгөө хойшоогоо та өөрийнхөө л ер нь бол зүгээр амар хэлбэр аргыг бодоод та өөрийгөө л хамгаалж байна гэсэн. Иесус Христийн ачаанаас үйлчлэхийг та хүсэхгүй байна гэсэн. Библи ингэж хэлж байгаа. Харин үүнд чин чуулганы ахлагч пастор удирдагч нар ямар нэгэн байдлаар таныг үйлчлэлд оролцоороо та нэг ийм үйлчлэл ямар нэгэн үйлчлэлтэй санал болгох та түүнийг итгэмжтэйг хүлээн аваад хийх тийм зүрх сэтгэлтэй байх тухай. Түүнийг хийх тухай ярьж байгаа. Түүнийг хийх яагаад чуулганы үйлчлэлд оролцох хэрэгтэй бэ гэдэг тухай дараагийн эсвүүдэд нь илүү тодорхой болгоод ярьж байгаа. Энэ зүгээр үйлчлэгээл тэгээд хайчаагүй. Харин яагаад үйлчлэх ёстой юм бэ гэдгийг маш тодорхой дараагийн эсвүүдэд хэлж байна. За хамтдаа 12-ийн хагасаас 13 дугаар ишлэгийг дуустал харъя. Христийн биеийг байгуулахын тулд юм гэсэн тийм үү? Үйлчлэлийн ажил бэлтгэх гээд байгаа шалтгаан нь Христийн биеийг байгуулахын тулд юм. Бид бүгд итгэхгүй ба Бурхны үг мэдхгүй дор нэгдэх хүртлээ төлөвлөсөн хүн болтлоо. Христийн дүүрэл чанарын хэмжээнд хүртлээ ингэх ажээ гэсэн. Амен. Христийн чуулганы үйлчлэлд оролцсноор бид нэр дараахт бид суулцах гэдэг. Хамгийн нэгдүгээр үгсээ Христийн биеийг байгуулах. Бидний хамтдаа нэг санаа, нэг зорилго дотор Христийн хаанчлалын төлөө үйлчлэхгүй бол Христийн бие байгуулах. Чуулган Библи өөрөө дандаа нэгдэл байдлыг онцолдог. Дандаа нэгдэл байдлыг онцолдог. Хин нэгэн ганцаараа соолоо хин нэгэн ганцаараа нэг алаад өгөх тухай хизээч Библи ярьдаг. Дандаа нэгдэл байдал, дандаа нэгдэл байдал. Нэг сүбэргэн хизээч чуулганыг авч явах тухай хаанч заагаагүй. Дандаа нэгдэл байдал. Дандаа хамтлах хэрэгтэй тухай ярьж. Хуучин гэрээ шинэ гэр. Бүхэлдээ хаадуудын үе, ишвүүлэгч нарын үе, шүүгчдийн үе. Тэгэхээр нэгдүгээрт бидний үйлчлэл чуулганыг Христийн биеийг барьж байгуулахын тулд байна. Христийн биеийг барьж байгуулах гэж юу гэсэн үг юм бэ? Өглөөлөд хамтдаа харъя. Бид бүгд итгэхгүй ба Бурхны үг мэдхгүй доор нэгдэх хүртлээ гэж хэлсэн байна. Энд нэг юм Христ итгэлийн нэг тийм мэдлэгийн бас итгэлийн нэг тийм төвшнийг зааж өгсөн. Энд хүрэх хүртлээ бид нар үйлчлэх хэрэгтэй. Үйлчлсээр байх хэрэгтэй. Бидний үйлчлэл нь биднийг бас энэ нэг хязгаарт хүргэх тухай яриад байгаа. Бурхны анхны чуулганы хэрвээ бид нар харах юм бол тэд нар Бурхны үгийн дагуу нэгдэж үг сургаалт хамтдаа суралцаж, хамтдаа үйлчилж, нэг санаа, нэг сэтгэлтэй байсан тухай Үлс номын 2 дугаар бүлгийн 42 дугаар эшлэлээс хэлж байгаа. Тэгэхээр чуулганы нэгдүгээрт Христийн үйлчилж эхлэх үед чуулганы нэгдүгээрт эрүүл болдог. Эрүүл чуулган яадаг вэ гэхээр Христийн биеийг байгуулж чаддаг байна. Анхны чуулганы загвар бидэнд өгч. Дараа нь чуулган үйлчлэх үед бид нэгдмэл нэгт болж хүчрхэгждэг тухай энд ярьж байгаа. Чуулган үйлчлэлд оролцох үед чуулган үйлчлэлээр нэгдмэл болдог. Чуулган үйлчлэлээр эрүүл болдог. Бас чуулган үйлчлэлээр хүчрхэгждэг тухай ярьж байгаа. Тэгээ энийг чуулган гэдэг нь энэ нэг буян тухай чуулганы энэ цуглааны байр том болох тухай энд яриаггүй шүү дээ. Эсвэл бол чуулган хүчрхэгжил гэдэг нь хувь хүн таны тухай энд ярьж байгаа гэсэн. Та үйлчлснээрээ та хүчрхэгж байна.
Та чуулганы жинхэнэ нэг эдис болж чадна. Та бас эрүүл болно гэж итгэлийн хувьд. Бас мэдлэгийн хувьд. Тэгтээ тэр хүртлээр бид нэр өсөх тухай энэ ярьж байгаа гэсэн. Дараа нь чуулган яадаг вэ гэхээр төлөвшдөг. Үйлчлснээр дараа нь чуулган төлөвшдөг. Төлөвшлэн тэгээд нэг хэд хэдэн зөндөө олон байдлаар илэрхийл авахтай. Гэхдээ би нэг хэд хэдэн зүйлийг нь бичсэн. Төлөвшөж байгаа чуулган яадаг вэ гэхээр асуудлыг нэгдүгээрт олж харж чаддаг. Хоёрдугаар түүнийг эрүүлээ шийдэхэд суралцсан байдаг. Тэгээд биднэрт асуудал байгаад бид нэр түүнийг олж харж чадчихвэл бид нэр төлөвшөж гин гэж ойлгож болж байна. Гэхдээ түүнийгээ бас зөвөр шийдчихвэл бид нар жинхэнэ сайн төлөвшлөлтөд явж байгаа маа гэж бид нар харж болох юм гэсэн. Олж харсныгаа бид нэр эрүүлээ шийдэх тухай ярьж байна. Тэгээд хоёрдугаар юу гэхээр төлөвшлөл нь биднийг улмал нэг тийм нэгдмэл байдал руу дагуулдаг. Хагарал бутрал биш. Уур хилэн биш. Маргаан гүтгэлэг биш. Тэгээ одоо би гэж өөрийнхөө ирэх биш. Харин Христийн төлөө гэдэг нэгдмэл байдал руу төлөвшлөл нь биднийг хүргэдэг гэсэн. Төлөвшлөл нь биднийг хүргэдэг. Тэгээ дараагийнх нь зүйл юу вэ гэхээр бид нэр аливаа асуудалд чуулгантай сэтгэл хөдлөлөөр ханддаг биш. Харин эрүүлэр эзний үгэнд дагуу ханддаг болж сурдаг гэсэн. Бидний хідэн өнөөдөр ямарваа нэгэн асуудал болоход шууд сэтгэл хөдлөлөөр хандж байгаа. Бурхны үгийг юу гэдэг вүлээ? Ер нь бурхан намайг яахын тулд дуудсан гэдэг энэ зорилгыг харахаас илүү зүгээр сэтгэл хөдлөлөөр зүгээр л нөхцөл байдал дээр тулгуурлал бидний холоох нь маш харамсалтай шийдвэр хийж байгаа. Нөхцөл байдлаа харахтаа бид нэр айснасаа болоод бид нар буруу шийдвэр гаргаж. Нөхцөл байдлаа харснаасаа болоод бид нэр шантарч чинь, бид нэр урам хугаж чинь магадгүй. Эсвэл бид нэр баярлж чинь. Аль ч талаараа бид нэр үн сэтгэл хөдлөлөөсөө болоод бид нэр буруу шийдвэр гаргадаг байгаа юм. Харин төлөвшсөн чуулган ямар байгаа вэ гэхээр сэтгэл хөдлөл мэдрэмжэн дээр толгойлж шийдвэр гаргадаг юм аа. Харин Бурхны үгэн дээр толгойлж шийдвэр гаргадаг. Энэ нөхцөлд Бурхны үг юу гэж хэлэх байсан бэ? Энэ нөхцөлд Бурхны үг яаж энэ асуудлыг шийдэх байсан бэ? Ямар арга замаар хариулах байсан бэ? Уцаа орлож байгаа хүмүүс уцаа дүр болоод өгөөрөө. Бурхны үгийг сонсох гэж ирсэн учраас хайрын цаг штэ тий. Эсвэл гэртээ сайхан уцаа орлох боломж нь бас танд байгаа учраас. За төлөвсөн чуулган гэдэг бол биднийг эдгээр лөө чиглүүлдэг гэсэн. 14-р эшлэгийг хамтдаа харъя. Бид цаашид хүүхэд байхаа болж давлгаанд энд шилэгдэн аливаа номлын салхи хүмүүсийн ов мих болон залхай хуйлтааны башир аргад туугдалгүй байя гэж хэлж байна. Үйлчлдэггүй чуулган, үйлчлдэггүй ариун хүмүүс, үйлчлэл бэлтгэгдээгүй шүү заяа. Үйлчлэл бэлтгэгдээгүй ариун хүмүүс, төлөвшөөгүй ариун хүмүүс, хүчрхэгжээгүй ариун хүмүүс, нэгмэл болоогүй ариун хүмүүс яадаг вэ гэхээр 14-р ишлэлд гарч байгаа энэ нөхцөл байдал тэдгээр хүмүүсийг хүлээж идэг. Энд эдхийн номлын салхинд бид нар шийдэгддэг гинэ. Библийн үгийг нэгт сонсоол. Тэгэл энэ дэлхийн өгж байгаа янз бүрийн уран сайхан үгүүдийг нэг сонсоол. Энэ ч үний юм шиг, тэр нь ч үний юм шиг санагдал. Нэг Библийн үгийг дагуул зүгээр ч юм шиг санагдал. Эсвэл бол энэ дэлхийн санал болгож байгаа гой зүйлсүүдийг дагуул зүгээр ч юм шиг санагдал. Тэгэл энэ хоёрын хооронд яах гэдэг нь мэдгүй бүндэг нь бол хоёр тулаа хөвгөл нэг гараараа Библиэс зугаал, нөгөө гараараа дэлхийн зүйлээс зугаал. Ингээл явж идэг. Ийм хүн яадаг вэ гэхээр ер нь бол ундаг. Ийм хүн яах вэ гэхээр төөрдөг. Давлгаан шидэгддэг. Байх ёстой газараа байж чаддаггүй. Сонсох ёстой юмаа сонсож чаддаггүй. Авах ёстой юмаач Бурханаас авч чаддаггүй. Тэлийн шийдвэрүүдийг гаргаж чаддаггүй. Дандаа л уналттай, дандаа л эргэлзээтэй, дандаа л асуудалтай. Яг асуудал байдаг л дээ. Гэхдээ тэрийг хэзээ шийдэж чаддаггүй. Шийдсэн ч танаа буруу арга зам байна. Хин нэгэн уран сайхан гоё ярьж байгаа хүний үгийг Бурхны үгээс дээгүүр тавьдаг. Тэр нь л амьдралын туйлын үнэн юм шиг. Тэр Библи өөрөө хоёр үнний тухай ярьдаг байхгүй юу? Нэгдүгürt юу вэ гэхээр энэ дэлхий дээр байгаа ерөнхий үнэн гэж байгаа. Бид нар бүгдээрээ мэднэ.
Бас туйлын үнэн гэж байгаа. Хэзээш өөрчлөгдөшгүй туйлын үнэн гэж байгаа. Тэгээ Библи өөрөө сонирхолтой энэ хоёулынгийнхэн талаар ярьдаг. Гэхдээ туйлын үннийг сонгох тухай Библи заадаг. Тэгэл бид нэртэй нүдэнд харагдчих айгүй ерөнхий үннийг дагаад явж байгаа. Тэгэл Библиэлд туйлын үнэн байгаа. Яг энэ зөв юм уу? Яг энэ муу юм уу? Үйлчлэл бэлтгэхгүй бол биднэрт энэ аюул байгаа гэсэн. Тогтвортой байдалд бид нэр байдаг үг тухай ярьсан тийм үү? Хаашаал бол хаашаа хэлдэг. Бид нар юу гэж ярьдаг вүлээ? Салхинд хийсэн хамгаалч гэд ээжэд айгүй их хүүхд байхдаа загнаалдаг байсан. Айгүй их тийм ямар ч суургүй л хүүхд байсан юм шүү. Салхинд хийсэн хамгаалч ямар сонны юм чи гээл айгүй их загнаал. Салхинд тэгэл хамгаал жоохон салхинд ингээл хаашаа чамаагүй салхи хаашаа хамгаал тийш ингээл өнкрөөл явж идэг те. Хэрвээ бид нэр үйлчлэлийн ажил бэлтгэхгүй бол ариун хүмүүс үйлчлэлийн ажил бэлтгэдэггүй бол яг салхинд хийсэн хамгааллага адил байх болно гэж энд хэлж байгаа. Тогтвортой байж чадахгүй. Тэгээ бид нэр дараа нь яах вэ гэхээр амархан хүмүүсийн магтлагт автна. За би магтлага гэж хэлсэн тийм үү? Магтлага гэж юу вэ? Энэ яг Библийн Паул тэгж хэлсэн магтлага. Би магтлага хийгээд матлага доор явсан гэж хэлсэн тийм. Хүмүүс магтахад өстой живүр ургаал алга болж ямар ч суурь байхгүй. Тэр магтаалыг хэрхэн яаж хүлээж авах вэ? Тийм сэтгэл зүйн төлөвшөл байхгүй. Амархан хүмүүсийн матлагт бас орох бол хин нэгний тухай ярих үед те үнний тал зогсохгүй байтал зүгээр хүний үгээр үг хийдэг бол хавж хөөцөлтөн. Үйлчлэлийн ажил бэлтгэгдэж те Христийн биеийг байгуулахад оролцохгүй байгаа хүмүүс яг л ийм л амьдралаар амьдрна. Хэрвээ та магадгүй энд яригж байгаа зүйлсүүд танд байгаа бол та үйлчлэлийн ажилд оролцож те Христийн биеийг байгуулахад та ариун хүнийхээ хувьд оролцохгүй байна гэсэн утгатай. Бид нар Библиэр ингэж өөрийгөө шинжлээд байна шүү дээ. Бурхны гайхалтай нь биднийг бүр оншилгоод тэгээ эмчилж өгдөг л тоо. Эхлээд оншилдаг байхгүй. За чиний энэ чи өвдсөн байна. Тэгээд чи энэ дээрээ эмчилгээг шаардлагатай. Аль хэдийн өвчлсөн байгаа учраас гэж хэлдэг. Тэгээд тэрийг та хэрвээ итгэлээр хүлээн авах юм бол та эрүүл болох бол та өвчтэй болох бол та жинхэнэ тэр ариун хүмүүс үйлчлэлийн ажил бэлтгэж байгаа тэр үнтэй тэр хүн болох болно гэсэн. Үйлчлэн гэхээр л тэгээд бид нар юу гэж боддог вэ гэхээр бусдад тоогдох гэдэг, бусдад харуулах гэдэг. Бусдад миний үйлчлэлийг харж байвал тэгэл түүний төлөө үйлчлэх гэх. Түүнийг л харуулах гал. Үйлчлэлийг уг нь хэн харах ёстой вэ гэхээр эзэн харах ёстой. Бид нэр заримдаа зөвхөн эндрийн үйлчлэлийг үйлчлэх гэж боддог. Энэ бол зөвхөн л үйлчлэлийн нэг л хэсэг шүү дээ. Тэг бурхан заримыг нь илч болгох, заримыг нь иш үзүүлэгч, заримыг нь багш. Тэ? Коринтын 13 дээр юу гэсэн? Эргэтэн тус бүр чуулган бол эргэтэн гэж хэлж. Зарим бид нэр тэ айгуу тийм уран чадвартай гарын үүрэгтэйгээр Христийн бие байгуулахад оролцох статал толгой болох гол байгаад. Зарим нь бурхан толгой гэж дуудчихад байгаа чинь тэ хөл болох гол байгаад. Зарим чуулганы зүрх байх ёстой атал тэ чих болох гол. Тэр бурхан хүн болгонд өөрийн гэсэн үүрэг хариуцлагыг өгсөн. Тэр бэлэг авьяас, тэр таланттай, тэр бурханаас өгөгдснөөхөө дагуу хүн болгон яг л тэр байрандаа зогсож чадах юм бол дараагаа зогсож чадах юм бол эрүүл бие бүтгэх тухай өргөжлүүлээд хэлж байгаа. Хамтдаа харъя. 15 дугаар ишлээс. Үннийг барьж эмхтэй хайранд тэргүүн өөд болох түүн өөд Христ өөд бүх талаараа өсцгөөё гэж хэлсэн. За харин номдлын энэ салхинд туугдалгүй те энэ ов залхаа энэ башир арганд авталгүйгээр туугдалгүйгээр харин нэгдүгээрт бид нэр үннийг барьж үйлчилж үннийг барьж амьдрах ёстой тухайн зааж. Гэтэ бид нэр дараа нь юу вэ гэхээр бид нэр аливаа зүйлийг бидний аливаа үйлчлэл бидний аливаа хандлага хайран дээр суурилсан байх ёстой гэдэг тухай ярьж байна. Тэгээ бидний үйлчлэл хинд вэ гэхээр Христ рүү байх тухай яриад тэгээд бид нэр ингэж бид нар үйлчлэхгүй бид нар бүх талаараа бас бид нар өсдөг бас өсөх хэрэгтэй гэдэг тухайд хэлж байгаа гэсэн. 16 дугаар ишлэгийг харъя. Хэсэг нэг бүрийн зохистой үйл ажиллагааны дагуу хэсэг нэг бүрийн зохистой үйл ажиллагаа гэж та юу гэж бодож байна? Бидний биед олон хэсэг байгаа шүү дээ.
ганц л хэсэг байгаа юу? Бид олон хэсэг байгаа. Бодож сэтгэдэг хэсэг байгаа. Мэдрэгдэг хэсэг байгаа. Хөдөлдөг хэсэг байгаа. Хийдэг хэсэг байгаа. Боловсруулдаг хэсэг байгаа. Энэ биеийг амьтаа байлгаж яадаг хэсэг байгаа. Маш олон хэсэг байгаа бие хүний биед. Бидний Христийн биеийг байгуулна гэдэг нь хэсэг нэг бүрийн үйл ажиллагаа бид хангах тухайд ярьж байгаа. Грек үгдэрээ энэ аягүй сонирхолтой үг байсан. За хэрвээ бид нэр хүний биеийг зүгээр 5 хэсэг гэж үзье л да. Толгой, гар, хөл, зүрх. Өөр юу байж болох вэ? За гих мэтчлийн ингээд хэсгүүд байна тийм үү? Би хэсгүүд байна. Толгой юу хэрэгтэй? Толгой төлөвлөдөг, толгой бодож сэтгэдэг. Зүрх юу вэ? Зүрх бүх биеэр цусыг шахаж хүнийг амьтаа байлгаж байдаг. Гар юу вэ? Таны гар хуруучин их боддгоо өстэй тий. Хуруучин бодож ирсэн нь компьютер дээр бичдэггүй өстэй. Толгойг чинь бодсныг гар чинь биелүүлж. Хөл юу вэ? Тэгээ бидний очих ёстой газар тэр зорилгыг биелүүлэх тэр газар хөргөж өгч. Хэсэг болгон өөр ингэсэн үйл ажиллагаатай байна. Тэр бурхан биднийг үнэхээр зарим нь хөл гэж дуудсан шүү дээ. Энэ чуулганы төлөө явах хөл гэж дуудаж. Зарим нь үнэхээр энэ чуулганы төлөө ажиллах гар гэж дуудаж. Зарим нь энэ чуулганы төлөө үнэхээр сэтгэн бодох толгой гэж дуудаж. Төлөвлөх толгой гэж дуудаж. Зарим нь энэ чуулганыг хайрлаж, энэ чуулганы төлөө залбирах те зүрх гэж дуудаж. Юу гэдэг нь те өшөө зөндөө олон эрхтнүүд байгаа. Зөндөө олон эсгүүд байгаа. Тэгээ та өөрийгөө хаана хариалагдана гэж бодож. Хондааны хаана байлгаж байна. Тэгээ та түүндээ яг те одоо энэ хэсэг нэг бүрийнхээ үйл ажиллагааг та идэвхтэй байлгахын тулд та тэр талбар дээрээ зогсож чадж гинэ гэдэг нь асуудал юм байна. Би өмнө ярьжсэн те хэдэн онд 16, 15, 16 оны үед яагаад ч нэг номлох сэтгэл төрөөл бүр ингээл цуглаан дээр номломоор санагддаг байсан бохоггүй. Тэгээд би пастор би надад нэг эзний өдрийг өгөөч. Амар зоригтой байгаа шүү дээ. Саналаараа би хэлж байгаа шүү дээ. Надад нэг эзний өдрийг өгөөч. Би цуглаан дээр номломоор байна. Гэтэ энэ үйлчлэлд яг энэ үйлчлэлд орохоос бараг 2-3 жилийн өмнөх юм би ярьж шүү. Би зүгээр ганц удаа л гэсэн бохоггүй. Тэгэл тэнгөт би дотроо юу гэж бодсон бэхээр пастор наа зөвшөөрөл. Тэгмэг гэл тэгж хэлэх юм болоо гэж би бодсон бохоггүй. Чинь намайг яасан бэхээр над юу ч хэлээгөө би залбирая гэсэн. Тэгээд тэр залбирлын сонирхолтой нэр нь бол 9 сар үргэлжилсэн л тээ. Тэгээд би хүлээс юм хизээ надад тэгж хэлэх юм болоо. Тэгээд 9 сарын дараа юу нөгөө нэг байдал чи алга болсон байгаа юм чи. Номлыг гэлэг амар зориг ороодсон байдал алга болсон. Тэр миний тэр тухайн үеийн те миний тэр одоо үүрэг хариуцлага номлох үүрэг хариуцлагаар байгаагүй л хэвгүй. Тийм учраас пастор тэрийг мэдчихсэн учраас надад үг дамжуулах болно. Тэгэл бид нэр заримдаа те яарад гэдэг өөр юм хийх гээд. Эсвэл бид нэр заримдаа бүр хоошин татах гэдэг. Чаддаг хэрнээ би чадахгүй л гэж зүгтаагаад. Боломж байгаа хэрнээ надад боломж байхгүй гэж зүгтаагаад. Энэ байдлууд нь өөрөө яаж байгаа вэ гэхээр буйнтгой чуулганыг Христийн биеийг байрч байгуулахад нь дандаа хоошин татчих гэсэн. Эхийн хоошин татчих чинь та би гэсэн үг баггүй та. Хин нэг юм биш хажуунаа за тэр өстэй амар хойш та битээ дэгж хараарай те. Зүгээр та өөрийгөө л хар. Та хаана байх ёстой вэ? Та ямар хэсэгт те? Ямар хэсэгт та ямар үүрэгтэй байна? Гар гэдэг нэг хэсэгт та те. Жигчийн урууны үүрэгтэй байна уу? Эрхийн урууны үүрэгтэй байна уу? Атгангууд нь та жигчийн уруу бол те. Айгүй нэг сул дор хуруу шиг мөртлөө атгалтын төгждөг бараг 50% нь хариуцж байгаа юм. Дунд хуруу бол хамаг хүчийг нь барьж идэг. Хамаг даацыг нь өөрч идэг. Гэх мэтчлэн ингээд хэсэг болгоно өөр гэсэн юм. Үүрэгтэй байг. Тэгээ энэ бүр грек хэлээс нь харсан чинь бүр сонирхолтой нэг зүйл байсан. Юу гэхээр үе хооронд байгаа шүү дээ. Хэсэг болгоныг холбож байгаа үе гэж байгаа тийм үү? Тэр үе хооронд байгаа холбоосын тухай бүр ярьж. Тэр холбоос эдийн тухай ярьж. Хэрвээ та бид хэсэг бүрдээ байгаад өөрийнхөө үүрэг хариуцлага дээрээ итгэмжтэйгээр зогсож явах юм бол тэр болгон чинь нөгөө нэг үе хоорондоо холбогддог шиг холбоосоор холбогдож байдаг юм.
холбогдож байдаг гэсэн. Бид нэр тэр холболтыг хийхгүй. Бид нэр зүгээр байх ёстой газараа хийх ёстой юмаа хийгээд байж явах үед өвдөгний үе ингээд хооронд нь холбоод байж идэг үстэй ингээд хөдөлгөөн. Яг тэрнтэй адилхан ингээд холбоосууд нь холбогдож байдаг. Ингэжээж Христийн биеийг байгуулт юм а гэдэг. Яг ийм утгатай юм байлээ. Өөрчлөлтөд хамтдаа 16 дугаар албоос хангаж байдаг те зүйлээр хамтдаа холбогдсон нийлж буюу бүхэл бие нь Христийн хайр дор өөрийгөө босгон барихын тулд бие өсөлтийг бий болгодог гэж. Тэгэхээр энэ дээр 2 удаа хайрыг онцлсон. Энэ хэсгээр Христийн хайрыг 2 удаа онцлсон байна. Бид нэр Христийн биеийг барьж байгуулахын тулд бид нэр Христийн хайраар бид нэр үйлчлэх үйлчлэлийн ажил бид нар олцох хэрэгтэй. Хэрвээ та Христийг хайрлах хайр танд байхгүй бол хоёрдугаар та тэр Христ чуулганыг амиа өгөхтэй хайрлсан тэр чуулганыг хайрлах хайр танд байхгүй бол та хизээ гэж үйлчлэх болж чадахгүй. Ер нь энэ ариун хүмүүсийн үйлчлэлийн ажил бэлтгэхийн өмнөх зүйл юунаас эхэлдэг вэ гэхээр Бурхныг хайрлах. Нэгдүгээр Бурханд хайрлагдсан хайраа мэдрэх ямар би бүр ямар агуу нэгүслийг хүлээн авсан бэ гэдгийг бүрэн утгаар нь ойлгох үедээ хүн бусдын төлөө үйлчлэх сэтгэл төрдөг. Чуулганы төлөө үйлчлэх сэтгэл төрдөг, Бурхны төлөө үйлчлэх сэтгэл төрдөг. Хүч нь эндээс гардаг байхгүй. Түүнээс зүгээр механикаар болдог зүйл биш. Механикаар болгоотын алдар нэрийн төлөө хэсэг явж болно. Тэгээд тэр нь бол унаа тэгэл алга болдог л доо. Биднэрт Христийн хайр байхгүй бол нэгдүгээр бид нар Бурхны хайрыг мэдрэхгүй бол хоёрдугаар бид нар Христ чуулганыг хэрхэн хайрлсан бэ гэдгийг ойлгохгүй бол гуравдугаарт бид нэр хайрлагдсан гэдгийг мэдээд бусдыг хайрлахгүй, Бурхныг хайрлахгүй бол бид нэр Христийн биеийг барьж байгуулж чадахгүй гэдэг тухай давхар хэлж байгаа гэсэн үг санаа. Та чуулганы яг аль хэсэгт байна вэ гэж би танаас асуумаар та яг чуулганы аль хэсэгт байна вэ? Хэрвээ бид нэр байх ёстой газараа байгаад хийх ёстой юм хийж чадах юм бол бид нэр Христийн биеийг байгуулж чадна. Бид нэр зүгээр л хийгээд байж явах үед тэр холбоосууд хоорондоо холбогдох бол Христийн бие өөрөө байгуулагдах бол бидний энэ хайрын үйлчлэл. Тэр та үйлчлэлийн ажилд бэлтгэгдэж та Христийн биеийг байгуулахад бидний оролцоосоо гэж хүсэж байна. Хойно шаар байгаа. Яг хонгороогоос дээшээ насны хүмүүс нэг шаар өгөөч. Та нэг сонирхолтой зүйлийг хий. Тэгээд яах вэ гэхээр та маань шаараа хүлээч эхлээд. Шаараа хүлээгээд тэгээд бүгдээрээ босоод ирээрээ. Манайхан гоё итгэвтэй гоё газ үлээгээд газ хідүүлээ. Юугаа хийгээд хийх гээд байгаа зүйлийг хийгээд дуусгая. Нэг жоохон томдоо үлээч зүгээр шүү. За ингээд тоглож болохоор үлээч гэсэн. Хүүхдүүдэд битээ өгөөрөө. Дараа нь үлээсэн шаарууд хүүхдүүдэд өгчих болно тий. Үлээж чадахгүй байгаа хүмүүстэй бас манай залуучууд гоё уушигны багтаамжаар гайхуулаад гоё бас тусалж болно шүү зэ. Тэгвэл манайхны зарим нь үлээж чадахгүй, бадмаа ахч үлээж чадахгүй, янжмаа ахч маа үлээж чадахгүй, манай дэгийн ихч бас ээж маань бас үлээж чадахгүй байна. Үлээж чадахгүй байгаа хүмүүстэй туслаарай манайхаа үлээцэн нь. За тэгээ үлээсэн хүмүүс нь босоод мая ахч манаас үлээж чадахгүй байх шиг байна. Өгөөгүй шар өгөөгүй шүү. Битэр хитрхи том битээ үлээгээрээ зөвөр жоохон ингээд гоё тоглох хэмжээний байхад л болно гэсэн том хэрэггүй.
За тэгээд бүгдээрээ босъё. Шаараа үлээсэн бол шаараа бариад босъё. Тэгээд та нэг олон удаа ингэж босохгүй өнөөдөр л босох чи заа. За тэгээд дор ингэ шаараараа тоглолтоо. Чадчихна уу? Босоорой, бүгдээрээ босоорой. Босоод унгаахгүйгээр ингэ тоглолтоо. За ингэ тоглоод байвал болохоор байна уу? Болохоор байна уу? За тэгвэл шаараа байч. За тэгээд яг ингэ тэнцүү тоотой энэ хоёр талд нэг өөдөөдөөсөө хараад түр зогсож байж төхөө. Ойрхон зогсчих, голдоо зогсчих. Өөдөөдөөсөө хараад зогсчих. За манайхан газ зогсоод өгөөрэй. Сайн шаараар тоглосон хүмүүс маань ингэ газ зогсоод өгөөрэй. За энэ за бүгдээрээ газ зогсчихдгөө газ хэдүүлээ хамтдаа нэг юм туших гэдэг. Яг ингэ тэнцүү тоотоо нэг нэгнийхээ өөдөөсөө хараад шууд ингэ зогсчих. Манайх ийшээгээ сайхнаа хонгороо ийшээгээ газ зогсоороо. Газ ингэ хоёр талд гараад өөдөөсөө хараад зогсоороо. За тэгээ өөдөөсөө нэг хүн олоод авчих. Газ. Газ нэг хүн олоод авчих. За одоо энэ талд байгаа игнэнийхээ энэ талд шаарнууд өгч. Зүгээр өгч, гарт нь өгч. За одоо энтлийн хүмүүс хоёр шаараараа ингэ тоглоорой. За алдахгүй тоглоорой тий. Бус нь орохгүй шүү. Зөвхөн энтлийн хүмүүс тоглоно. За шаараа барьч. За одоо энтлийнхаа хүмүүст өгч. Энтлийн хүмүүс нь хоёр шаараараа тоглоорой. Нөгөө эсрэг талынхаа хүмүүст өгч. Хоёр шаараар тоглоно шүү. Нэг хүн хоёр шаараар тоглоно гэсэн. За хэдүүлээ зогсооч. Нэг шаараар тоглох амархан байсан уу? Хоёр шаараар тоглох хэрэг байна. Хідэн чадж байна. Чадсан хүн гараа өргөдөө хоёр шаараар тоглож чадчих байгаа хүн гараа өргөдөө. Гэхдээ ер нь хэцүү байсан уу? Амархан байна уу? Гурван шаараар тоглож чадах уу? Тэгээ яг чуулган яг энтэй адилхан. Бид нэр яг байх ёстой газар хүн болгон өөрийгөө хийгээд явж хахад чуулган Христийн биеийг байгуулахад амархан байх болно. Харин чуулган өөрийг авахгүй те хин нэгэнд үүргээ өгөх үед яадаг вэ гэхээр тэр хүн цалгардаж эхэлдэг. Дараа нь юу болох вэ гэхээр за бүр те нэг хүн 3 хүний үүргийг авах юм бол бүр боломжгүй болно. Тэгээд энэ замхардаг гэсэн. Энэ ийм цикл бид нар хэрвээ явах юм бол чуулган Христийн биеийг байгуулж чадахгүй. Харин та те өөрийнхөө авсан Бурханаас авсан үүргээ та өөрөө хийгээд явж явах үед чуулган хамтдаа Христийн биеийг байгуулж чадна гэсэн үг. Тэгэхээр таны өөрийгөө оролцож чуулганд ямар хэрэгтэй байгааг та харж байна уу? Та хэн нэгэнд үүргээ шилжүүлэхэд юу болохоор вэ харсан уу? Эсвэл та хэн нэгний үүргийг авах үед бас юу болохоор вэ харсан уу? Өдөр хамтдаа сууж болно. Тэгээд хамтдаа эзний өмнөрөө залбирч